Сайн байцгаана уу. Намайг Отгон төгс гэдэг. Та бүхэндээ өнөөдөр Microsoft Copilot ашиглаж бүтээсэн chatbot assistant гэдгийг танилцуулъя. Одоо энийг ингээд дараад орвол энэ гарна. Энэ chatbot нь бол за жишээлбэл ирэх нэгд өдөр одоо ажиллаа авъя. Пассвортоо өөрчлөе. Эсвэл одоо яг энэ онлайн дээр байгаа Excel файлаас invoice-ийн төлөв байдал ямар байна гэдгийг хариу өгөх ийм зорилттой chatbot байна. За invoice-ийн статус шалгах одоо дараал нь бол ийм байгаа. Ингээд invoice ID-г оруулна. Энэ оруулсан ID-ний дагуу энэ онлайн дээр байгаа Excel файлаас энэ ID-ний дагуу энэ төлөв байдал нь ямар байна гэдгийг одоо энэ Teams дээр ингэж хариу өгч гаргахаар тийм зорилттой chatbot байна. За жишээл энд ингэж check invoice ингээр энэ invoice ID-г оруул гэж хариу гарч ирж байна. Эндээс ингээд жишээл invoice ID-нийг бол төлөгдсөн байна гэж гарч байна. Ингээд энэ төлөгдөөгүй байна, refunded хийсэн гэдэг. Иймэрхүү байдлаар Excel дээрх файлыг агуулгыг бол таны заавал ингээд Excel файлаа нэгээд энэ төлөв байдлыг ингээд биечлэн шалгахгүйгээр зүгээр энэ chatbot дээр invoice ID дугаарынхаа дагуу энэ төлөв байдлыг шалгах юм боломжтой болгож байгаа юм аа. За анхаарал тавьсанд баярлалаа.